Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв уриалгын зорилго бүтцийг тайлбарлая. Хичээлийн зорилго: уриалгыг бүтцийн дагуу бичиж сурах. Уриалгын алдааг заслан сайжруулж бичих. Хүүхдүүд юу хийж байна вэ? Аль нь зөв болон буруу үйл вэ? Эхний зурган дээр хүүхдүүд гар бөмбөг тохилож эрүүл мэндэд анхаарч байна. Энэ бол зөв үйл юм. Харин дараагийн зураг дээр хог цаас хаян хүү ангийн найзаагаа унгаасан байна. Охин хараад гэмшиж байна. Эдгээр нь сайн үйл үү, муу үйл үү? Хэрвээ үүнийг буруу гэж бодож байвал хэрхэн уриалга бичих вэ? Бусдад хандаж тэднийг сайн сайхан зүйлд уриалж дуудсан нь уриалга юм. Энэхүү зургийг ажиглаад 4-р ангийн нэг сурагч уриалга бичсэн байна. Би биенээ хүндлэе. Би хүүхэд бүрийг сайхан сэтгэлдээ найрсаг байгаасаа гэж хүсдэг. Зарим хүүхэд нэгнийгээ шоглож хүндэтгэлгүй ханддаг. Энэ бол маш буруу. Хүүхдүүдээ би биенээ хүндэлж байгаа зүйлээр тусалж эвтэй найртай байцгаая. 4-р ангийн сурагч бай халаа. Уриалгын аль хэсэгт юу гэж бичсэнийг ахин нэг уншаад ярилцъя. Би биенээ хүндлэе уриалгын бүтцийг ярилцъя. Эхлэл хэсэгт нь хэнд юуг анхааруулж хэлж байгааг бичнэ. Жишээ нь би хүүхэд бүрийг сайхан сэтгэлдээ найрсаг байгаасаа гэж хүсдэг. Гол хэсэгт нь яаж яасан гэсэн асуултанд хариулах үгсийг бичнэ. Жишээ нь зарим хүүхэд нэгнийгээ шоглож хүндэтгэлгүй ханддаг. Энэ бол маш буруу зүйл юм. Төгсгөл хэсэгт яаж яах гэсэн асуултанд хариулагдана. Хүүхдүүдээ бие биеэ хүндэлж байгаа зүйлээрээ тусалж эвтэй найртай байцгаая. Шинэ мэдлэгээ баттгая. Уриалга бичихдээ хэнд хандах, юуг уриалах, яаж уриалах гэсэн бүтцтэй. Эхлэл хэсэгт нь хэнд хандахаа бичнэ. Гол хэсэгт нь юуг уриалахаа бичнэ. Төгсгөл хэсэгт нь яаж уриалахаа бичнэ. Ажиглаад цэгийн оронд тохирох үгийг нөхцгөөе. Бусдад хандаж тэднийг зөв зүйлд уриалан дуудаж бичсэнийг уриалга гэнэ. Би дан хөгжигцөх. Сурах бичиг дээрх санамжаа уншаад төвчтэй бичээрэй. Уриалга бичих загварыг харандаа шугам ашиглан төвчтэй зураарай. Бусдад хандаж уриалж хэлэх үг хүссэн 3 санаагаа олж бүтцийн дагуу гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран төлөвлөрөө. Жижиг шин дараа үгийн дунд хишиг бичих шаардлага гарвал зөвхөн богино хишгийг бичдэг. Цэгийн оронд тохирох хишгийг төгж бичээрэй. Бичих, заншил, ажил, хөгжим. Ном уншицгай сэдвээр төлөвлөгөө гарган уриалга бичээрэй. Бичсэн уриалгаа гэр бүлийнхэнтэйгээ хамтран засан сайжруулаарай.